талтай болох гэж байна. Өнөөдөр уг төвийн шинэ байрны шавыг тавих ёслолын ажиллагаа зохион байгуулагдсан. Ингэснээр цус тусам бүтээгдэхүүний хэрэглээг хангах боломж нэмэгдэж байгаа юм. 2014 оны 6 дугаар сард ашиглалтанд орох уг барилгыг 2.9 тэрбум төгрөгөөр босгоно. Харин 12.8 сая доллар буюу 15-аас 16 тэрбум төгрөгийг нь гаргаж сүүлийн үеийн дэвшилтэт техникээр хангахаар болсон байна. Сүүлийн жилүүдэд цусны донорын тоо нэмэгдэж байгаа ч хүн амын механик өсөлт болон осол гамшиг нэмэгдэж байгаа. Хорт хавдраар өвчлөгчдийн тоо нэмэгдэж байгаагаас цус тусам бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгцээр байна. Иймээс хүн амын дунд цусаа хандивлах нь ямар эерэг нөлөөтэй болохыг сурталчлан таниулах шаардлагатай юм. Харин цусаа хандивлсан иргэн үнэгүй амралтанд явах, нийтийн тээврээр үнэгүй зорчихоос эхлээд олон хөнгөлөлт урамшууллыг эдлэх эрхтэй болж байгаа талаар албаныхан хэллээ. Ингээд цусны хэрэглээ болон энэ салбарт засгаас хичнээн хэмжээний хөрөнгө төсөөлдөг тухай албаны хүмүүсийн ярианд анхаарлаа хандуулцгаая. За энэ бол нэгдүгээр өнөөдрийн хурж ядж байгаа хэрэгцээг хангахаас гадна ирээдүйн хэрэгцээг хангах өнөөдөр шинэ төрхүүд баригдаж байна. Зүрх судасны төв баригдаж байна. Хавдар судлалын төвийн туяа эмчилгээнээс асуу өргөжж байна. Энэ үед цусны хэрэгцээг дахиад их нэмэгдүүлэх тийм ирээдүй байгаа. Энэ ирээдүйн энэ нэмэгдлийг бол энэ орчин үеийн шаардлага хангасан цусны төв маань бол хуучин байсантайгаа хамтраад энэ хэвийн үйлдвэрлэгээ явуулж хангах юм. Яг одоогийн байдлаар бол бид нар бол маш цомхон боловсрогчтой. Тэгэхдээ бид нар одоо шинэ төв ашиглалтанд орохоор одоо бид нар бас энэ дээр бас явуулын одоо төвд нэгдэх юм одоо хандлага байж байгаа. За энэ хүрээнд бид нар одоо цаашдаа бол энэ маань үйл ажиллагаа маань өргөжж одоо бас энэ хүн хүчний нөөцийг бас нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Тухайн үйлрэл тулгамддаг нэг асуудал байдаг шүү дээ. Доноруудын тоо цөөрчдөг ийм асуудал байгаа. Энийг яа? Монгол бол одоо залуучуудын ор манай доноруудын ихэнх хөв дээр бол одоо оюутан залуучууд, цэргийн албан агчид ингэж ордог. За 100 цаг болохоор манай бас албан агчид бас ихэнх нь амарчдаг. За энэтэй холбоотой доноруудын тоо нэлээд ингэж цөөрөх ийм хандлагатай байдаг. Яа манай цус хэлбэл судлалын үндэсний төвөөс мэрэгжлийн төв байгууллагын хувьд бол энэ дээр хэд хэдэн одоо арга хэмжээ авч байгаа. Өөрөөр хэлбэл доноруудыг одоо урамшуулах, тэднийг өргөмжлөх, нийгэм таниулахын ажлыг бол нэлээд идэвхжүүлж байна. За энэ хүрээнд одоо доноруудад хандсан одоо сургууль цусдхааны ажлууд за тухайлбал одоо сая хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамтай хамтарч 2014 оны 1 сарын 1-ээс одоо хүндэт донорууд маань амралтанд үн төлбөрөөр амрах юм болж байна. Ерөнхийдөө доноруудынхаа шинжилгээг хийхэд бол хангалттай хөрөнгө бол тавигддаг. Гэхдээ бид бүхэн засгийн газраас онцгой анхаарал тавиад ингээ 2.9 тэрбумаар ингээ байшин барилга барих төсвийг бол баталсан байж байна. Тэгээд Азийн хөгжлийн банкны тусламжаар 12.8 сая долларыг гэдэг чинь бараг л 15-6 тэрбум төгрөгийг шүү дээ. Зөвхөн цус хэлбэлтийн төвийн болон бусад аймаг орон нутагт байгаа цус хэлбэлтийн төвүүдийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах зорилгоор энэ мөнгийг бол зарцуулахаар шийдвэрлсэн байж байгаа.